нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв үзүүлж байна. Сайн байцгаана уу? Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс та бүхэнд бэлтгэн хүргэж байгаа цоврал зөвлөмжүүдийн маань ээлж дугаар эхэлж байна. За өнөөдрийн зөвлөмжийг надтай хамтраад манай хоол сүлжээ албаны эрдэм шинжилгээний ажилтан Туул хүргэнэ. За тэгэхээр өнөөдөр иргэдэд хүргэхээр одоо зөвлөмжөө ямар сэдвээр бэлтгэсэн байдгаалаа? За өнөөдрийн хувьд аялал зугаалгын үеэр хэрхэн хооллох уу, юунээр анхаарах уу гэсэн сэдвээр зөвлөмж бэлтгэсэн байна. Бид бол одоо ялангуяа энэ зуны дэлгэр цагт бол монголчуудын одоо нэг юм тогтсон хөвшил бүгд амралтаа авдаг, хөдөө орон нутаг ах дүүргөө явдаг, аялдаг, зугаалдаг. Мэдээж хүн сэргэлэхгүй байна гэж байхгүй. За тэгээд мэдээж нэг өдрөөр явахгүй, олон өдрөөр явж байгаа. Тийм учраас энэ хоол хүнсний талаарх зөвлөмж бол маш чухал мэдээлэл байх ёстой гэж үзэж байна. За тэгээд ямар дараалал хоёулаа мэдээлэл хүргэх вэ? Одоо юунээр анхаарах талаар нь яриад явчихаа. За тэгээд. За ер нь нэгдүгээрт нь одоо яг аялал зугаалга үеэр аялал зугаалгын үеэр ингээд хөдөө гадаа явж байхдаа хүмүүс за нэгдүгээрт ер нь нэг дор их идэх гээд байдаг. За тэгээд их идэхдээ нөгөө хүнд тостой хоол, өг тос ихтэй хоол жишээлбэл одоо нөгөө хорхоо боодог мөшөө гэх мэт хүнд тос ихтэй хоолыг ингээд их идэх гээд байдаг. Энэ дээр одоо гол анхаарах зүйл нь өг тос ихтэй хүнд хоолыг нэг дор их идснээр ингээд ходоод гэц элэг цусыг ингээд яг цочрох эрсдэлтэй. Тийм болохоор аль болох одоо багаар биеийн хаадхан хүн өөрийнхөө бие махбодын онцлог тохируулж хэрэглэх хэрэгтэй. Жишээлбэл одоо элэг цус өвдөлтөй хүн байх юм бол аль болох өг тос багтай хоол төлхөө хэрэглэх хэрэгтэй. За мөн одоо ингээд ходоод өвддөг, нойр булчирхай өвддөг хүн байх юм бол аль болох халуун өг тостой хоолны дараа хүйтэн ундаа ус уухгүй байх, арх уухгүй байхад анхаарах хэрэгтэй. За халуун өг тостой хоолны дараа хэрвээ хүйтэн ундаа ус уух юм бол одоо нойр булчирхай цочмог үүсэл үүсэх эрсдэлтэй болохоор энэ дээр анхаарал аль болох халуун хоол одоо өг тостой хоолны дараа халуун цай, халуун ус уух хэрэгтэй байгаа. Одоо манай монголчууд чинь эртээр үеэс хоол хүнсээ одоо уйлралтай тохируулж хэрэглэж одоо ирсэн уган сайхан уламжлалтай. Тэгээд одоо зундаа мах иддэггүй байлаа шүү дээ. Тэгтэл чи одоо эсрэгээр маш их мах идэх. Дээрээс нь заавал нөгөө хоньны хорхог боодог идэхэд байдаг. Тэгэхээр хоньны мах чинь бол өөрөө одоо хамгийн хөөх тос одоо агуулсан юм мах байгаа шүү дээ. Тэгэхээр хэрвээ одоо нэгэн дэлгээр гисэн сайхан мах шарж идмээр байна гэх юм бол өөр одоо тэрийг ямар махаар олуулж болох вэ? За одоо хүрийн мах байж болно дахианы мах гэх мэт олон төрлийн мах байж болно. За дээрэс нь ер нь ингээд махан хоол их идэж байгаа үед өг төстэй хоолыг идэж байгаа үед тэр хоолыг бас нөгөө ногоон өнгийн ногоон орсон салаат зууштай хамт тухайн хоолны маань шимэгдэлт одоо сайжирч өгч яадаг. За тухайлбал одоо ногоон өнгийн ногоо, брокколи, бууцай, яншүү гэх мэт бөөрхий байцаа гэх мэт ногоонд хлорофилл хэмээх гүн ногоонгийн хлорофилл хэмээх тийм будагч бодис агуулдаг. За энэ нь бие махбодыг цэвэрлэх, цусыг цэвэрлэх, биеийг хоргоожуулах, за тэгээд өг тосны шингэцийг сайжруулах гэх мэт маш олон төрлийн ач холбогдолтой байдаг. Тийм болохоор аль болох одоо махан хоолтой хамт өг тос ихтэй хоолтой хамт ногоон өнгийн ногоо орсон салаат хэрэгж өгвөл илүү одоо үр дүнтэй сайн байгаа шүү. За тэгээд тэдгэрийг одоо бас хөдөөхээр аялалд авч явахад хэр зохимжтой вэ? Яаж тэдгэрийг одоо бас нөгөө сайхан шин сэргээгээр нь авч явах вэ? За ер нь одоо ингээ хөдөө гадаа явахдаа одоо түрэнгийн түнсний бүтээгдэхүүн за тухайлбал мах байна одоо ногоо байна, жимс гэх мэт одоо түрэнгийн түнсний бүтээгдэхүүнийг авч явахдаа аль болох одоо зориултын хөрвүүртэй сав байвал зүгээр хөрвүүртэй савнд зориултын савнд тэгэлж явбал зүгээр. За тэгээд хоол хүнс бэлтгэхдээ ер нь хоолны орлогоос сэргийлэхийн тулд хоол хүнс бэлтгэхдээ аль болох бага хэмжээгээр яг тухайн үед хэрэглэх хэмжээгээр л бэлтгэж хэрэглүүл
илүү зүгээр байгаа. За хэрвээ ингээд яг ингээд тухайн үедээ хэрэглэх хэмжээгээрээс илүү гарах юм бол одоо жишээлбэл илүү гараад одоо халуун нөхцөлд 2 цагаас илүү хугацаагаар хадгалах юм бол хордлого үүсэх эрсдэлтэй болж идэг. Тийм болохоор аль болох гав багаар хэрэглэх хэмжээгээр бэлтгэн. За тэгээд төрөнгийн хүнсний бүтээгдэхүүнийг заавал зориултын сав тээвэрлж авч явах хэрэгтэй байгаа шүү. За дараагийн маань зөвлөмж юу вэ? За дараагийн зөвлөмж болохоор одоо хүүхдүүдийн хоолтон дээр бас анхаарна. За ингээд яг аялал зугаалгын үеэр альсвал ер нь одоо ингээд янз янзын баяр ёслолын үеэр ингээд эцэг эхчүүд хүүхдүүдэд баярлуулж байгаа одоо юугаар баярлуулж байна гэдэг аль болох нөгөө чихэрлэг хүнсний бүтээгдэхүүн амттан илүү төлхөө өгөх гэдэг. За энэ одоо хүүхдэд хоосон илчлэгийг өгдөг. Хоосон илчлэг гэдэг нь юу гэхээр одоо нөгөө хүүхдэд шаардлагатай эрдэс байдас аминд юм уур байхгүй зөвхөн энгийн нүүрс ус агуулсан одоо нөгөө зөвхөн хүүхдэд илчлэг өгөөд идэг тийм хүнс байдаг. Ингэснээр нөгөө таргалах тийм эрсдэлтэй хүнсэл гэсэн үг шүү дээ. Одоо нөгөө чихэрлэг амттан, чихэрлэг ундаа тий гэх мэт хүнсний бүтээгдэхүүн зөвхөн ингээд хоосон илчлэг өгөө таргалуулах гэдэг. За эсвэргээрээ одоо нөгөө шүдний өвчлөл үүсгдэг. За зүрх судасны өвчлөл, чихрийн шижин гэх мэт явандаа ингээд байгаад тэгж хийхээр хэрэглэх юм бол халдвар бус өвчин үүсэх эрсдэлтэй учраас аль болох хүүхдүүдийнхээ хоолн дээр бас анхаарч өгөх хэрэгтэй. За тэгээд дээрээс нь бас нэг их дор хийхгүй байхад нь анхаарах хэрэгтэй. За мөн хүүхдүүд гэлэхгүй томчууд өөрсдөө аль болох ингээд хоол хоорондоо шинийн маш сайн ууж явах хэрэгтэй. Ингэснээр бас нөгөө хоолны шимтгэлтийг сайжруулах. За тэгээд бие махбодоос нөгөө хортой нийтлүүдийг зайлуулах гэх маш ачаал бүтэлтэй байгаа. Тийм болохоор бас усаа сайн ууж. Ер нь зүгээр одоо ингээд хөдөө айлас сүү тараг өрөм одоо хөдөлтөл аваад иддэг, тэрч аваад иддэг тий. Тэр тал дээр манайх ер нь ямар нэгэн одоо юу гэдэг тэрг одоо аюултай гэж цаашаа аюулгүйч гэж таашаа тийм. Яг тиймэрхүү байгаа л да. Аюултай аюулгүй гэдэг чинь гол нь яг хүнсний бүтээгдэхүүнийг авахта нөгөө гал үүслийн бичээгч тайдар шалгаж авч энэ гэсэн юм идэг шүү дээ. Тэгэхээр яг нөгөө айлаас шууд хөдөлж авахтаа ямар хуу байх нь гэдээр бас яг гээ шууд хэлэхэд бас хэцүү юм. Тийм. Тэгэхээр та энэ хэсгийг хасчих юм уу? За тэгвэл өөр одоо ямар зөвлөмжүүд хэмж өгөхөр вэ? Өөр чинь одоо тэгвэл ийм асуулт байна. Аялал амралтаар ингээд явхад тэр хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгох, за хоолой зөв бэлдэх, зөв хадгалах, тэ зохих хэмжээгээр идэхээс гадна одоо тэр идэж уух аяг савны тухайд ямар хөө зөвлөмж өгөх вэ? Аяг тавг одоо хувийн нөгөө өөрийн хувийн аяг тавгтай явах ч гэдэг юм уу, эсвэл ер нь нэг удаагийн юмнууд худалдаж аваа явдаг тэр нь зөв юм уу? Тэр тал дээр хэлбэл өгөх. Яг нэг удаагийн юм дээр бол болно л доо. Тэгээ гол нь нэг удаагийн аяг халбаас сэрээ аваа явуулах юм зүгээр. Тэрнээс нэг яг өөрсдийнхөө аяг тавыг аваа явбал тухай үед нь угааж цэвэрлэх боломж нөхцөл хэр байна гэдгийг л одоо өөртөө нэг бол одоо яг зориултын амралтын газар ч юм уу тий зориултын жуучны баазад очиод ингээд өөртөө өрөөндөө ингээд угааж цэвэрлэх боломжтой болно. Өөрсдийнхөө яг аяг тав халбаас харин тийм боломжгүй байх юм бол нэг удаагийн аяг халбаас сэрийг авч яваад тухай үед нь солиод хэрэглүүл бас илүү тохиомжтой. За тэгээд олон хоногор одоо авч явах ер нь хүнсний сонголтын дээр хэр байдаг вэ? За махшаарж идэхгүй байлаа гэхэд л одоо бас хүнс худалдаж авах хэрэгтэй болно. Дэлгүүрт бол одоо маш их тэр өвтгөрүүлсэн шүлж гэдэг юм уу? Эсвэл одоо вакуумцсан төрөл бүрийн мах хүнсний бүтээгдэхүүнүүд энэ төр үүдэг тэр талын сонголтын дээр зөвлөх. Ер нь яг тухайн одоо олон хоногор явах эсвэл 2-3 хоногор явах чи ямар ч байсан хүнсээ сонгохдоо за яг ингээ хадгалтын нөхцөл одоо сайтай тий одоо вакуумцсан тийм бүтээгдэхүүнийг авч явж болно. Хамгийн гол нь тухайн бүтээгдэхүүн хадгалах хугацааг нь маш сайн харах хэрэгтэй. Хадгалтын одоо нөгөө яг нөхцөл нь хадгалах хугацаанд байна уугүй юу тий хэтэрсэн байна уугүй. Тэгээд гаднах одоо өнгө үзэмж одоо сав баглаа бодлын бүрэн бүтэн байдлыг маш сайн харах хэрэгтэй. За дээрэс нь тухайн хүн өөрөө одоо ер нь хадгалах хугацаа урттай нөөцлсөн хүнсний бүтээгдэхүүн өөрөө давс ихтэй байдаг. За хүнсний нэмэлттэй байдаг. Гэх мэт одоо нөөцлөгч бодисууд байдаг учраас тухайн
тухайн хүн өөрийнхөө бас бие организмыг бодоод жишээ нь ходоод өгдөг байх юм бол тий даралт ихтэй байх юм бол тухайн давс ихтэй хүнсний бүтээгдэхүүн хэр тохиромжтой вэ гэдгийг бас сайн бодолцох хэрэгтэй. Тэгвэл нөөшүүлсэн бүтээгдэхүүнүүд бол бас нэн тэргүнд яран хийгээд ах сонголт биш ээ гэж хэлж болох юм байна тийм ээ. За залуучууд ялангуяа одоо энэ бэлэн гомон ч гэдэг юм уу тэд нар чинь бол одоо бас тэгээд тэр болгон махшараад суухгүй аюул бол айлтгал гард орох бэлэн чипс ч гэдэг юм уу тий одоо нөгөө хийжсэн ундагаа ч юм уу авдаг л да. Тэгэхээр одоо тэр бэлэн гомонгийн тухайд залуучуудад одоо бас арай өөр сонголт арай өөр зөвлөгөө өгөх үү? За бэлэн гомонгийн хувьд бол цаг хэллээ тий яг адилхан давс ихтэй. За дээрэс нь одоо нөгөө хүнсний нэмэлт буюу И тэмдэглэгээ бодисод гэж байдаг шүү дээ. Тэр одоо жишээлбэл И621 буюу моносодиум глутамат гэдэг тийм одоо хүнсний бүтээгдэхүүн тийм амт өндөр үүсгдэг тийм хадгалтай хугацааг нурцдаг бас нэг тийм бодис байдаг. Хүнсний нэмэлт бодис тэр бодис агуулдаг. За энэ бодис нь ерөөдөө ингээ байнга удаан хугацаагаар хэрэглэх юм бол ерөөдөө жоохон ходоод гэсэн юм үүсгэх мэдрэлт нөлөөлөх гэх мэт жоохон тийм сөрөг нөлөө үзүүлэх байдаг юм байна гэд ерөөхдөө судлагдж байгаа. Тэрнээс яг ингээд бүр нотолцсон бол байхгүй. Гэхдээ яг эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг юм байна гэдг нь жоохон багаар судлагдж байгаа болохоор яг аль болох одоо нөгөө бэлэн гомон одоо чипс гэх мэт бүтээгдэхүүн ер нь хүнсний бүтээгдэхүүн шашхан арна. Тэгээд тэр шашхан дээр яг тэр бүтээгдэхүүн MSG гэж англиар бичдэг. За тэгээд E621 гэж бичсэн байж байгаа. Тэр бүтээгдэхүүн агуулгдсан л байх юм бол аль болох хэрэглэхгүй байвал зүгээр байгаа шүү. Тэгээд бэлэн гомонд бол агуулгддаг. За дээрэс нь одоо нөгөө давс ихтэй хансан тос транс тос бас их агуулгаж идэг. Тийм болохоор ер нь бэлэн гомон аль болох хэрэглэхгүй байх хэрэгтэй байгаа шүү. За одоо сүүлийн үед бол бас манайхан ялангуяа дотооддоо аялал гэдэг одоо ийм хөдөлгөөн их өрнүүлээд хүмүүс хөдөө орон нутгаар их аялдаг болсон шүү дээ. Тэгээд жилээс жилд бас аялагчид өөрсдөө ч гэсэн их туршлагач чинь тэгээд хүмүүсийн хувийн туршлагаас нь бас харж хахад ер нь бол одоо хуваараа явах гэдэг бол бас илүү эрсдэлтэй байдаг юм байна. За тэр хоноглох газар аюулгүй байдлаас те байгалийн үзэгдэл цас борооноос өксүүлэл за энэ хүнсний хадгалалт хамгаалалт өөртөө одоо аюулгүй бэлтгэж идэх энэ бүх асуудлыг хүн бас өөрөө тэгж бие дааж шийдэх бол хэцүү байдаг юм байна гэж ярьдаг болсон юм байлээ. Тэгэхээр бид нар бол одоо их тийм аяллалын одоо тэр зурчлалын компаниуд руу ханддаг урдчилсан одоо тэр нөгөө кемпүүдэд захиалга өгдөг. Тэгээд одоо цаг нараа зөв зохицуулаад яг явах замаа тооцоолоод тэгээд замдаа бол яг хүнсний юм хэрэглээ. Тэгээ яг үндсэн байдлах газараа бол одоо тийм суурин зохион байгуулалттай газруудаар их явдаг болсон юм байна. Тийм. Тэгэхээр энэ тал дээр ер нь бол аль болох яг зохион байгуулалттай аялал жуулчлалын бааз тэгээд кемпер байрлал илүү одоо тохиромжтой яагаад тэр газрууд чинь яг ингээд зориултын галтгоотой яг мэргэжлийн тоогоочтой үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд зохистой шаардлагын дагуу хоол үйлдвэрлэлийг явуулж байгаа учраас аль болох тийм газруудаар ингээд ерөөдөө аялал зугаалга хийвэл илүү тохиромжтой. Тэгээд хэрвээ тийм боломж байхгүй байх юм бол сая миний хэлсний дагуу аль болох нөгөө өөрсдийнхөө эрүүл мэндийн онцлог тохирсон бэлтгэлээ маш сайн базаагаад тийм маш сайн хангаад тэгээд хоол хүнсээ базаагаад аль болох эрүүл ахуйн шаардлагыг хангасан нөхцөлд одоо хоол хүнсээ бэлтгээд хэрэглээрэй л гэж зөвлөмөр байна. За тэгэхээр манай нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн одоо хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтнууд маань бол одоо хүнсний аюулгүй байдлын чиглэлээр мөн зөв хоолтын чиглэлээр тийм ээ эрүүл хоолтын чиглэлээр одоо бүх төрлийн мэдээлэл сурталчилгааны материалуудыг байнга одоо шинжилж бэлтгэж иргэдэд зориулж одоо түгээж байдаг. Тэгэхээр шаардлагатай бол манай нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Facebook дэх пэйж хуудсанд хандаад одоо манай хоол судлалын албаныхны альбомноос хэрэгтэй мэдээлэл сонгож авах хэрэглэхтэй хэвлж одоо бас нийтэд түгээх юм боломжтой байдаг шүү гэдгийг энэ ташрамт хэлье. За тэгээд иргэдэд зориулаад хүнсний аюулгүй байдал одоо хоол хүнс эрхэм зөв хэрэглэх аялал жамрахтаа яаж эрүүл мэндэд хор хорол учруулахгүй байх талаарх зөвлөмжийг өгсөн туул мэргэжилтэндээ баярлалаа.